Эрхэм үзэгчдээ та бүхний өнөөдрийн амгалан айлтгыг би тоймч дөлхөг. Цаг үе цахим улс төрийн тоймын ээлж дугаар тавтаа морилно. Энэ Монголын заяан зоргоороо халдагчдын нэг бол Халтмаагийн Баттулга. За түүнд холбогдоогүй бохор сэдэв гэж бараг үлдсэнгүү. Эрх баригч Монгол Ардын намаар туг байрж өөрийнхөө эрхшээлд байлгах гэсэн түүний улс төрийн тэжээврүүдийнх нь эцсэнаар бүтлгүүтэж Женко Баттулга дараагийн халахвчлах дүрээ хайж эхэллээ. Тэр бол Норвегийн Алтан хуйг юм. 2014 Норвегийн Алтан хуйгийн тэргүүлсэн засгийн газрыг унахад танхимынхан сайд Халтмаагийн Баттулга өндөр үүрэг гүйцэтгсэн. Үүрэг гэхээсээ илүү Женкогийн хүслээр засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа. Тэгвэл тэр дараагийн ерөнхий сайдуудыг хэрхэн тэжээврээ болгон хувиргаж байсан бэ гэдгийг улс төрийн мэдээлэлд ойр үзэгчид мартаагүй болов. Хамгийн сүүлд гэхэд тэр Лувсан намсрын оюун эрдэнийн засгийн газрын далд засаглагч нь байлаа. Улмаар Монгол Ардын намар дамжуулан өөрийн хулгай луйврыг халахвчлах, Монголыг сүрүүлэх бодлогоо хэрэгжүүлэхээр санаа аргасан ч халахын заяа ихэ гэдгийг Тэнгэр түүний ухамсарт нэгэнтээ ойлгуулад авсан юм а. Гэсэн ч хар тангадын атгах сэтгэл арилаагүй гэдгийг мартаж болохгүй. Түүний дараагийн улс төрийн халахвч нь Норвегийн Алтан хуйг байх болно. 2014 оны 11-р сарын 5-ны өдөр Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар шинжлэлийн засгийн газрыг огцруулах шийдвэрийг парламент гаргаж байлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Норвегийн Алтан хуйг нь өөрийнхөө санаачлан хэрэгжүүлсэн гэх нүүрс ажиллагааны хүрээнд түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Лүмдийн ганц өх албан тушаалаа уруулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг яллан 4.6 жилийн хорих ял түнд өгч байсан. Мөн Алтан хуйгийн хүргэн дэнзэн гэх этгээд Эрдэнэс санхүү компани төлөөлөл удирдах зөвлөлд ажиллаж байхдаа авилгатаа тэмцэх газраас саатуулагдсан баримтлагдаж байлаа. Өнөөдөр хүргэн хүү дэнзэн эдийн засгийн хөгжлийн яамд албан тушаал хариуцаж сууж байна. Гэд Алтан хуйгийг тойрон хүрээлэгчд ялгаагүй хулгайчд байсан. Гэтэл тэр сүүлийн 10 гаруй жилийн туршид цэвэршсэн гэвэл итгэхэд үнэмшил багтаа үлгэр болно. Хамгийн жигтэй нь 2014 онд Норвегийн Алтан хуйгийн засгийн газрыг унгаахад цоохор дээлтийн захиалга хүчтэй үйлчилсэн юм. Улмаар тэд улс төрийн хүрээнд дайснууд болж хувирч байлаа. Харин өдгөө Алтан хуйгийг ээлжид ашиг сонирхолтой хэрэглэхийн тулд Женко, Баатар, галч оюун эрдэнээр ардчилсан намаас 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг сойхоор бэлтгэл хангаж эхэлжээ. Учир нь Алтан хуйгаас өөр боломжтой кандидат байхгүй. 2027 оны ээлжид ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хэрэгцээ шаардлага ардчилсан намд бий. Харин энэхүү хэрэгцээнд хэний дүр түүх илүү ойр вэ гэвэл яах аргагүй Норвегийн Алтан хуйг. Энэ нүүдлийг Баттулга мэдэж байгаа тул түүнтэй эвдрэлцэн харилцаагаа сэргээн ашиг сонирхлоороо нэг зам дээр зогсож юу гэдгээ үнэмшүүлэх аргуудыг хийж эхэлсэн байна. Үүний нэг гол сэдэв бол оюутлогоо хөрөнгө оруулалтын гэрээг үзгэлсэн хамтарсан засгийн газарт Халтмаагийн Баттулга Норвегийн Алтан хуйг нар хин нь үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Харамсалтай нь тэдний хичээл гавьяа цэцгэлээр дэлхийн түүхэнд хамгийн муу хөрөнгө оруулалтын гэрээ болох оюутлогын гэрээ байгуулагдсан. Хамтарч ажиллаж байхдаа байгуулсан муу гэрээгээ өнөөдөр тэд хамгийн түрүүнд гоочлох нь ард түмнийг загасны ой санамжтайг баталсан басамжлал. Ард түмэн бол энэ улсын хан хэрэм. Харин тэднийг загасны ой санамжтай гэдгийг сануулan басамжлах түшээд бол урагчд юм. Яг ийм үйлдвэрийг Норвегийн Алтан хуйг ерөнхий сайд байхдаа хідэнтэй илэрхийлж байсан байдаг. Тэрээр ард түмнийг өндөг идлээ хэмээн хэвлэлийн дэлгэцээр загнаж суусан нь ердөө 11 жилийн өмнөх үйл явц юм. Түүнийг Монгол Улсын ерөнхий сайдаар ажилласан жилүүдэд Чингис Самура гэх өндөр өрийн бичгийг Монгол улс гаргаж түүнийг нь төлж барахын тулд 10 жилийг зарцуулсан байна. Бид нар Чингис Бондтой тэнцвэр хэмжээний тэр тараасан мөнгөтэй тэнцвэр хэмжээний юмыг өнөөдөр бүтээн байгуулалт руу хийчлээ л дээ. Тэг яг бидний үр хүүхдүүд тэгээд яванд ийм төгрөг мөнгө төлчихнө л дээ гэж бодож байна. Хөгжлийн банкн дээр ч гэсэн бас л одоо тэр Чингис Бонд, Самура Бонд бол бөөн л алдаа завхрал байг нь харагдаж байна. Тэгээ ер нь бол ингээд нэг тийм ямар ч айдсгүйгээр дээд түвшиндээ асар их хэмжээний мөнгийг ингээд зүгээр ингээд нэг тийм системээр оруулаад хууль хяналтын байгууллагынтай хамт нэг систем болж ингэж одоо хуваадаг ийм жишг бол сүүлийн нэг 10 орчим жилд ялангуяа их тийм тогтсон байна гэж харж байгаа. Тэгээ одоо энэ хүмүүсийг барьж авч хоронд хийх л хэрэгтэй. Тэгжээж дараагийнх нь хүмүүс нь хаширах хэрэгтэй. За ингээхээр дахиад хүний хчлөө гэж ярьж болохгүй. Ингэж л бидний хувьд ард гарна тий. Ер нь бол одоо Сингапурч бай, Хонконгч бай, авилгалтай тэмцсэн газрууд эзэн төлөөстэй байхгүй.
Улс төрд мөнхийн найз гэж үгүй, харин мөнхийн ашиг сонирхлол бий гэдгийг өдгөө өгсөн эвсэж буй Женко Батулга Норвегийн Алтан уяг нарын холбоо баталж байна. Тэд нийгэмд үндэсний баатрын дүрийг Алтан уягаар дамжуулан бүтээхийг ирмэлзэж буй. Мэдээж зохиолч нь Халтмаагийн Батулга, найруулагч нь Хэро Баатар, продюсер нь Лувсан Намсран оюун эрдэнэ. Норвегийн Алтан уяг засгийн газрын танхимаа огцруулахын тулд нэгэнтээ оюутлогоо сэдвийг хүндээ ярьж байсан. Тиймээс тэр өнөөдөр энэ сэдвийг өмчлөхөд буруутахааргүй. Гол нь ихтгэл үнэмшлийн хувьд хэтэрхий жүжигчилсан тавилтууд хийгдэхэд байгаа хэрэг юм. За энэ Монгол улсыг сүрүүлэх ажиллагаанд Халтмаагийн Батулгын оролцоогүй хор гэж нэг эхэж үгүй. Норвегийн Алтан уяг засгийн газрын танхимаа огцруулахын тулд нэгэнтээ оюутлогоо сэдвийг хүндээ ярьж байсан. Тиймээс тэр өнөөдөр энэ сэдвийг өмчлөхөд буруутахааргүй. Гол нь ихтгэл үнэмшлийн хувьд хэтэрхий жүжигчилсан тавилтууд хийгдэхэд байгаа хэрэг юм. За энэ Монгол улсыг сүрүүлэх ажиллагаанд Халтмаагийн Батулгын оролцоогүй хор гэж нэг эхэж үгүй. Үндэсний баатар үндэсний хэмжээний сэдвтэй байх ёстой. Сценарын дагуу бол энэ сэдв нь оюутлогоо мөн. Норвегийн Алтан уягт амбиц бий. Тэр нэгэнт зүтгэсэн улс төрийн амьдралдаа ерөнхийлөгч байж яагаад болохгүй гэж гэдэг нүүдлийг тархиндаа суулгачихсан яваа. Энэхүү хүсэл шунлын тэжээгч тархи угаагч нь Халтмаагийн Батулга болж байгаа хэрэг. Алтан уягийг ерөнхийлөгч болгосныхоо хариуд тэр чухам юуг хариу бариу болгон хүртэх вэ гэдэг гамшигын асуулт гарч ирнэ. Алтан уяг оюутлогын гэрээний дагуу далдуурхан бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн мэт улс төрийн тавилт гарган өөрийгөө үндэсний баатар болгон харагдуулах аргаар албанаас огцорч байлаа. Өндөг бол тансаг хэрэглээ юма хэмээн ард түмнээ загнаж суусан тэр хүнсний аюулгүй байдлыг хангаж чадаагүй танхимынхаа бурууг эргэддээ тохож байсан юм. Ард түмнээ өндөг идэж тансаглалаа хэмээн загнаж байсан тэр ард түмний эвнэгдлийн илэрхийлэл болох учиртай ерөнхийлөгч болохоор мөрөөдөж эхэлсэн нь ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг гаслантай дүгнэлтийг баталцгааж байгаа хэрэгэ. Алтан өргөө киноны Ах トゥ 3-ын дүрийг үзэгчид та бүхэн санаж байгаа юу зэ? Ах トゥ 3-ын хамгийн том нь болох цоохор дээлтэй итгээд усны их ундрага хамгаалan байгаа настан буурал эцгийнх хоймрын авдрал руу хэрхэн гитэж мираадаг билээ. Улс төрд яг ийм цоохор дээлтэй дүрийг Халтмаагийн Батулга бүтээж байна. Тиймдээч тэр цоохор дээлээр зүгээр ч нэг дүр бүтээгээгүй гэдгийг бүү мартуул энэ Монгол улс барагдаж үр үндэстэй гал голомтгүй болох хар заяа бий.